За та бүхэн сайн байцгаана уу? Нууцын урангуйн дандрын гэгэрэлт хүрэх газрын зураг хөрөлгөөлөвсөн багшийн хичээл цааш үргэлжилж байна. За бид хийгээ яаж гол судландаа хураах вэ гэдэг талаар ярьж байгаа. За үүний тулд эхлээд биеийн аглаг гэдэг дасгал хийнэ. Биеийн аглагын бясалгалд хэдэн гол анхаарах зүйл байгаа. Нэгдүгээрт биеийн байрлал. За ингээд биеийн байрлал гэхээр хагас очир завилгаа бүтэн очир завилгаагаар аль чадхаараа ингээд завилж суугаад нуруу игц. За ингээд хоёр гар хүсний урталд зүүн дээр баруунаа ингээ хоёр эрхийг нийлүүлсэн. За тэгээд мөр сул тохоо арагш татагдсан эрүүгээ ялгүй чэжлүүгээ ингэж нугдаасан. За тэгээд хил дээд шүдний арталд харц хамрын үзүүртээр. За нэг намбар нанзад бурхны 7 цагт бясалгалын суудал гэдэг. Энэ одоо бясалгалын суудлаар суугаад за ингээд хийн хүчний дасгал. За энэ биеийн байрлал бол маш чухал. Бясалгалын байрлал бол маш чухал. Дараа нь бид одоо хийн хүчний дасгал гэдэг нь амьсгалын дасгал хийнэ гэсэн үг. За ингээд цаалуун тэглээгийн дадалгуудыг хийхэд одоо хийдэг энэ 9 удаагийн амьсгал авалтыг хийж болно. За эсвэл одоо энгийнээр хийнэ гэвэл маш гүнзгий амьсгал авч гаргах тийм дасгалыг 21 удаа хийвэлсэн. За ингээд зориудаар хүчтэй амьсгал авч гаргахыг 21 удаа хийх байдлаар энийг орлуулж болно гэсэн үг. За ингэснээр бид бол одоо ерөөсөө сэтгэлээ тогтоох баруун зүүн судлыг тэнцвүүлэх зорилготой. За ингээд одоо нэлээд удаа амьсгал хүчтэй авч гаргасны дараа бидний биений одоо бүх зангирал, чангарал сулардаг бах юм. За тэгээд сэтгэл тайвширч намуухан болж ирнэ гэсэн үг. За дараачих нь бясалган төвлөрөх тэр газар. Яг хаана юм бэ? Хаана төвлөрөх юм бэ гэдэг. За энэ талаар бид өмнөх хичээл дээр ярилцсан. За ингээд одоо бид биеийнхээ 6 хүртийг эхлээд дүрсэлсэн байгаа. Зулаан хүрт, хоолой хүрт, зүрхэн хүрт, хүн хүрт, нууцын хүрт, нууц эрдний хүрт гэж. За тэгэхээр энэ гухья самажа буюу нууцын хурангуйн дандрын ёсонд бид нууц эрдний хүртэндээ эхэлж төвлөрдөг. За гухья самажа тантрын ёсонд бид 8 хүрт гэж ярьдаг. 5 гол, 3 туслах хүрт байдаг. За тэгэхээр зулаан хүрт, ухны хүрт хоёрыг салгачаар ингээд 7. Энэ зүрхэн хүрт, хүн хүрт хоёрын голд нэг байгаа. Ингээд 8 хүртийг ярьдаг. За тэгвэл энэ 5 гол хүрт, 3 туслах хүрт байдаг байна. За ингээд нууцын эрдний хүрт. Нууц эрдний хүрт гэдэг бол одоо бидний нууцын эрхтэн гэсэн үг. За тэрний үзүүрт бид нууц эрдний хүрт байгаа. Тэрэн дээр төвлөрнө гэдэг нь эрэгтэй хүнийхаар бол одоо үзүүрээс нь 1-2 хуруу зайтай. Эмэгтэй хүний хувьд бол одоо савны амсар хавцаа өтрэн дотор байгаа гэж бид одоо түрүүчийн хичээлүүд дээр ярьсан. За тэгээд 1-2 хуруу зайтай голд нь яг төв дунд нь байгаа гэж үздэг. За ингээд тантрын ёсыг судалж байхад яг энэ төвлөрлийн цэг нь аль юм бэ гэдэг дээр багш нар нэг их сайн ярьж өгдөггүй. Шавнар нь ч гэсэн энийг яг хаана юм бэ гэдэг нэг их айхтар ярьдаггүй. Ягаад гэвэл энэ одоо эмзэг сэдв учраас. Тэгээд яг энэ хэсгийг одоо 50-ны ясыг заалгаж байхад яг энэ хэсгийг алгасчаад байдаг. Тэгэхээр энэ хэсэг ингээл нэг тодорхой биш. За яг хөө тэр хамт юм байна гэж бодоод орхичдөг. Дараа нь яг бясалгал хийх үеэр чинь танд хаана юм бэ гэд бодогдоод эхэлдэг байхгүй.
За ингээд миний уншсан номнууд дээр ч гэсэн яг таг хэмжээд гаргачихсан тийм хэмжээ бол байгаагүй. Тэгэхээр ерөөсө багшаас л асууна гэсэн үг. За тэгээд одоо сайн номтой багш нараасаа би ингээд хид хідэн багшаас асууж утсан яг хаана юм бэ гэд. Тэгээд тэд над хэлж өгсөн л дөө. Тэгтээ бас яг таг бас тийм тодорхой биш. Тэгэд ер нь бол миний одоо ойлгож авснаар энэ яг үзүүрээс нь 1-2 хуруу зайтай байна даа л гэж ойлгосон би. Эрэгтэй хүний хувьд. За эмэгтэй хүний хувьд бол одоо өтрээний дотор савны амсар хавцаа. Тэгтээ яг одоо хүний биетэй нь харьцуулах юм бол яг төв дундна гэсэн үг. Яг төвд. Хэвлийн энэ өтрээний яг голд. За тэгээд одоо Азуудын дунд энийг ярьж исэн бол за ингэсгээл орчихно. Харин энэ барууныхны тгчээ заалж байгаа учраас барууныхан бол ерөөсөө яг хааны бэ багшаа гэд шалгаагаас алахгүй. Тийм болохоор энд нэлээд тодорхой ярихгүй болохгүй гэж би бодож байна. За ингээд одоо баг саг ингэж ярьсан дуучлаарай. Тэгтээ энийг ярихгүй бол бид одоо энэ хичээлийг заалгаж байгаагийн хэрэг нь гарахгүй. Тийм учраас бид энийг ярихаас арга байхгүй. Тэгээд энэ одоо би бол бас л яг энэ хавцаа гэж л ойролцоогоор зааж өгч байгаа. Энийг яаж тогтоох вэ гэвэл та бүхэн өөрсдийнхөө дадлагаар тогтооно. Яг төвлөрөөд ирэхээр хаана илүү хүчтэй мэдрэгдэж байна. Хаана илүү төвлөрч болж байна. Яг тэр хэсэг чинь байгаа гэсэн үг. Ингээд төвлөрөөд танд одоо тодорхой хэмжээний үр дүн гарна шүү дээ. Тэргээр чинь яг энд юм байна гэдг нь мэдэгднэ гэдэг шүү дээ. За ингээд зарим ёсонд энэ нууц эрдний хүртэнд төвлөрөхөөс зайлсхийдэг. Яагаад гэвэл тэд энд төвлөрөх юм бол хүмүүст одоо сексийн хүсэл төрнө гэж үздэг учраас. Сексийн хүслийг өдөөхгүй тулд бид энд төвлөрөхгүй гэж зайлсхийдэг байна шүү. Тэгвэл зарим ёсонд тухны хүртэнд төвлөрөх нь байдаг. Тэгвэл нууцын хураангуйн дандрын ёсонд тухны хүртэнд төвлөрөх юм бол бидэнд толгой өвднө. Эсвэл одоо бодол их орж ирээ салахгүй гэж үздэг байна. Тэгээд нууц эрдний хүртийг голлон төвлөрдөг байна. За ингээд кала чакра ёсонд тухны хүртэнд харин дээд амгаланд чакра самбара дандрын ёсонд хүн хүртэнд эхэлж төвлөрч бяцлаглаа эхэлдэг байна. Тэгээд тэд бүгдээрээ л нэг шалтак доочж байгаа. Энэ төвлөрүүл чингэн, тэн төвлөрүүл тэгчин гэл ингээл одоо хүрд болгон л асуудалтай юм шиг байгаа. Тэгэхдээ ер нь бол асуудалгүй юм гэж байхгүй шүү те. Тухныхаа хүрдэнд төвлөрөх юм бол би унтаж чадахгүй штэ. Зүрхнийхаа хүрдэнд төвлөрөх юм бол аюултай штэ. Унтчих үедээ зүрхэн зогсчвол яах юм л гин. Ер нь бол ингээл энд чингэн тэнд ч тэгнэ гэл ах юм бол хүрд болгоно л асуудалтай штэ. За ингээд одоо төвлөрөх хүртэнд тэр байх нэ. За энэний дараа одоо юун дээр төвлөрөх юм бэ? Төвлөрлийн объект. За төвлөрлийн объект гэхээр бас бид ярьсан. Энэ бол ингээд хавирган нар, дээр нь сар. Тэгээд голдоо дүлтэй. Ийм туслан дээр бид төвлөрнө гэж ярьсан байгаа. За ингээд ийм хөх туслан дээр бид төвлөрсөн. За одоо бид яаж бяцлах вэ гэхээр бид эхлээд одоо хүртнүүдээ дөрслөн зулаан хүрт 32 судалтай, хоолой хүрт 16 судалтай, зүрхэн хүрт 8 судалтай, хүн хүрт 64 судалтай, нууцын хүрт 32 судалтай, тэгээд нууц эрдний хүрт 8 салаа судалтай. Ийм байгаагаар бид дүрслэнэ. За ингээд зарим ёсонд бол одоо өнгөөр мөн ялгадаг. Зулаан хүрт олон өнгөтэй, хоолой хүрт улаан, зүрхэн хүрт цагаан, хүн хүрт улаан, нууцын хүрт олон өнгөтэй,
гих мэтлэн энэ өнгөөр мөн ингэж ялгадаг. За тэгээд мөн одоо зулаан хурд доошоо харсан чиглэлтэй, хоолой хурд дээшээ харсан, зүрхэн хурд доошоо харсан, хүн хурд дээшээ харсан, нууцын хурд доошоо харсан, нууц эрдний хурд дээшээ харсан гихчлэн ийм чиглэлтэйгээр мөн дүрслэх нь байдаг. За ингээд нууц эрдний хурд бол цагаан өнгөтэй 8 салаа судалтай гэж дүрсэлдэг байна. За ингээд 6 хүртний дагуу биеийн голоор 3 гол судал байгаагаар бид дүрслэнэ. Гол судал, баруун зүүн судал ингээд 3 судал. За гол судал зулаан хүртнээс эхлээд, духны хүртнээс эхлээд нууц эрдний үзүүр хүртэл чигээрээ ийм үргэлжилсэн. За духны хүртнээс гэдэг нь одоо бидний энэ 3 дахь чнүүд бэлгийн мэлми байдаг. Яг энэ цэгээс цаашаага 2 хуруу хэртээ дотгошоо тархин дотор тэндээс игц доошоо нууц эрдний үзүүр хүртэл үргэлжилнэ. За ингээд гол судлаа хар хөхөнгөтэй байгаагаар дүрслэнэ. Гэтэ зарим номонд бичигдснээр гадна талаараа хөх, дотор тал нь улаан гэж ч мөн байдаг. За бид зүгээр хар хөх байгаагаар дүрсэлж болно. Тэгээд тунгалаг гэж байгаа. Тунгалаг өөрөөр хэлбэл нэвт харагдахаар ийм гуурс шиг, шилэн гуурс шиг нэвт харагдахаар тийм тунгалаг. За ингээ хүртнүүдэд төсөөлөөд гол судлаа төсөөлчөөд зулаан хүртнээс гол судлын дотор ингээ төвнө гэж бодоход 32 салаа тал тийшээ салаалсан. Хоолойноос 16, зүрхнээс 8 салаа гихчлэнгээр ингээ салаалсан ийм судлууд байна гэж дүрслэнэ. За ингээд хүн хурд 64 салаа судалтай, нууц эрдний хурд 32, нууцын хурд 32, нууц эрдний хурд 8 салаа судалтай байна гэж дүрслэнэ. За тэгээд одоо гол судлыг дүрсэлсэн шүү дээ. Тэгээд баруун зүүн судал. Баруун зүүн судал одоо бидний яг 2 хамрын нүхний дагуу. Тэгээд энэ хамрын угаас эхэлж байгаа. Хамрын энэ угаас эхлээд одоо гол судлын баруун зүүн талаар ингээ зэрэгцээд явж гинэ гэсэн үг. За тэгэхээр баруун самсаа баруун судалтай залгагдж байгаа, зүүн самсаа зүүн судалтай залгагдж байгаа гэсэн үг. Тэгээд энэ хоёр чинь хамрын энэ угнаас дээшээгээ ингэж дээшээ энэ зулаан хүртэл яваад тэгээд дуурч яваад тэгээд доошлсон байгаа. Тэгээд доошлоод хүйснээс доошоо 4 хуруу хэртээ зайд очиод нийлчихэж байгаа. Баруун зүүн судал. Ингээд нийлээд гол судал руу нийлчихэж байна гэсэн үг. Тэгэд энэ бүхнийг ерөнхийд нь л би та бүхэнд ингээ тайлбарлаж өгч байгаа. Яг таг бүр нарийн ингэж заавал дүрслэх бол албагүй. Тэгтээ ер нь мэдж яхад зүгээр гэж хэлж байгаа юм. За ингээд одоо хэрвээ энэ бүхнийг бүгдийг ингэж дүрсэлж чадахгүй бол зүгээр л гол судлаа дүрсэл. Зүгээр одоо нэг их нарийн детальчилж чадахгүй бол зүгээр л гол судлаа дүрслэхэд болох нь шүү дээ. Хэлбэрчлэхэд. За тэгээд гол судлын доод төгсгөл нууц эрдний хурдны үзүүрт төгсгөлд яг тэр гол судлын голд тал нар хотгор нь дээшээ харсан тал наран ийм дэвсгэр дээр хөх тусал байна гэж дүрслэнэ. Хөх тусал голд нь байна гэж бид дүрслэнэ. Тунгалаг хөх ийм дүгрэг тусал байна. За ингээд энэ хөх туслыг дүрсэлснийхаа дараа өөрийнхөө зулаан зулаан хүртэнд бөөрөнхий ийм бөмбөлөг байна гэж. За энэ бөмбөлөг бол одоо миний сэтгэл энэ юм шүү. Миний сэтгэлийн мөн чанар энд ийм бөөрөнхий бөмбөлөг хэлбэртэй байж гинэ гэж бодно. За энэ бөмбөлөг миний сэтгэл
би тэндээ төвлөрөх нь шүү. Сэтгэлээ төвлөрвөл энэ бол миний сэтгэл. За ингээд энэ сэтгэл доошо гол судлаар ингэж уруудаад нөгөө нууц эрдний хүртэнд дүрсэлсэн нөгөө хөх тусланд очиод ууслаа гэж. За энэ яагаад ингэж дүрсэлж байгаа юм бэ гэвэл та тэр одоо эхлээ шууд нууцын эрхтний хүртэнд тэр нарны дэвсгэр дээр хөх тусал дүрслэх гээд та тэндээ төвлөрөх гэж чадахгүй байгаа бол төвлөрөхөд чинь тусламж болгож өөрийнхөө сэтгэлийн мөн чанарыг энэ зулаадаа ийм бөмбөлөг байна гэж жижигхэн ийм тусал маягтай байна гэж төсөөлөөд тэрийг доошлоо тэр хөх туслан шингэлээ. Одоо миний сэтгэлийн шингэцэн гэж ингэж тэн төвлөрөхөд л одоо тусламж дэмжлэг болгож энийг дүрсэлж байгаа юм. За ингээд тэнд очиж шингэнгүүт одоо тэндээ ёстой төвлөрнө. Төвлөрөөд нэгэн үзүүрт сэтгэлээр төвлөрөхөд тэгээд эцэстээ тэр төвлөрөгч хоёр нэгэн зүйл болж хувирах ёстой. За ингээд энд би урд нь бас та нарт хэлжсэн 3-4 цаг төвлөрнө гэж. За энэ 3-4 цаг төвлөрнө гэдэг нь одоо 3-4 цаг бяцлага гэж хэлж байгаа хэрэг биш. Та бүхэн шантарсны хэрэггүй. Тэгтээ тэнд яг нэг юмн дээр ингэж төвлөрөөд 3-4 цаг болж чадах юм бол таны бүх хийнүүд гол судлаар гүйж эхэлнэ. Тэгтээ бидэн шиг ийм эхлэн сурагч нар 3-4 цаг төвлөрнө гэдэг амаргүй. Биднээс бараг чадахгүй бах. Айгүй л 1 минут ч төвлөрч чадахгүй шүү дээ. За ингээд гол судлаар гүйж байгааг яаж мэдэх юм бэ гэвэл таны баруун зүүн хоёр судал тэнцвэрчээд ирнэ. Таны баруун зүүн хамар амьсгал тэнцвэрчээд ирэх нь шүү дээ. За ингээд сарны хэртэлтийн үе, нарны хэртэлтийн үеэр мөн бидний баруун зүүн судлууд тэнцвэрчдэг. За ингээд бидний өдөрт авдаг 21600 амьсгалын 675 нь яг гол судлаар гүйсэн тийм бэлгүүний амьсгал байдаг байна. Өдөрт мөн хэд удаа энэ тэнцвэрчдэг гэсэн үг. За ингээд бясалгал хийх үеэр мөн одоо баруун зүүн судлууд тэнцвэрчдэг байна. Тэгэхээр баруун зүүн хамраар амьсгал яг зэрэг орж гарч ийна гэдэг таны гол судлаар гүйж ийна гэсэн тийм тодорхой шинж нь яг тэр юм. Энэ бол одоо андуурахын аргагүй шинж. За ингээд үргэлжлүүлэн төвлөрөөд байхаар таны одоо энэ гол судлаар гүйж байгаа хийнүүч чинь тэндээ тогтвортой болоод ирнэ. Ингээд тогтворчод ирнэ гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл танд орох гарах амьсгал байхгүй болчихно. Танд орох гарах амьсгал байхгүй. Амьсгал орж гарахаа болчихно гэсэн үг шүү дээ. За ингээд танд орох гарах амьсгал байхгүй болох тохиолдол болгонд ихтэй таны гол судландаа тогтворчсон байна гэсэн үг бас биш юм. Яагаад гэвэл зарим үед мөн ингэж амьсгал зогсоход байдаг. Ялангуяа одоо шамаата буюу амарлан оршихуйд хүрсэн үед амьсгал орж гарах амьсгал мөн байхгүй болдог. За ингээд өөр бас ингээд амьсгал орж гарах амьсгал байхгүй болдог тийм үеуд байдаг байна. Тэр болгон таны гол судландаа тогтворчсон байна гэсэн үг биш ээ. Харин таны хэвлийн үнэхэрийн хөдөлгөөн болох юм бол за энэ бол ёстой таны гол судландаа тогтворчсон байна гэсэн тодорхой шинж юм аа гэж үздэг. За ингээд хийнүүд гол судланд дуусахад одоо бид уусалтын 8 шинжийг үзнэ. Утаа, зэрэглээ, гэрэлцох, зулын гэрэл, цагаан гэрэл, улаан гэрэл, түнэр харанхуй, гэгэн гэрэл гэд. Одоо бид ярьжсэн тийм 8 уусалтын шинжийг үзнэ. За ингээд шороо махбодын энерги усан махбодын энергич уусахад утаа.
Усан махбодын энерги гал махбодын энерги дуусахад зэрэглээ. Гал махбодын энерги хий махбодын энерги дуусахад бид гэрэлт цох. Хий махбодын энерги огторгуй махбодод дуусахад бид зулын гэрэл, тосон зул үздэг. Тэгээ цагаан гэрэл, тэгээ улаан гэрэл, тэгээ хар гэрэл, тэгээ гэрэн гэрэл. За энэ бүхнийг та одоо 5 мэдрэхүүгээр мэдэрхүш, энийг та сэтгэл дотроо мэдэрч байгаа гэдгийг санах хэрэгтэй. За эдгээр сайныг одоо шинжийг бид мэдрэх боловч энэ эдгээр шинжүүд бол одоо тийм хүчтэй явагдахгүй. Тийм зөвхөн хурдан дуусж байгаа мэт тийм хүчтэйгээр явагдахгүй нэ. За ингээд эдгээр шинжүүдийг бид гэгэрх хүртлээ үзнэ. Гэгэрх хүртлээ. Доороос дээшээ, дээрээс доош ингээд ээлжлээд үзэж байх болно. За одоо нэг бясалгал хийгээд үзье. Хоёр алгаа хооронд нүрээд дулаацуулж агаад хамаг биеэ урьж өөртөө массаж хийн. Жилигээ гаргаад биеэс ихсрээд массаж хийнэ. Гурван удаа гүнзгий амьсгал авч гаргана. За одоо 9 удаагийн амьсгал. Амьсгал авлаа. Амьсгал гаргалаа. 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 Сайхан сэтгэлийн дадлага. Хоёр гараа өвдгөн дээрээ тавиад хамаг амьтныг бодсон сайхан сэтгэлийг төрүүл. Би хамаг амьтанд аз жаргалыг хүсэж байна гэж өөртөө хэл. Нэг үслийн моторлог үзүүлж эрхий 7 хуруугаа нийлүүлэн цаграг үүсгээд бусад хуруунуудад хөнөөлгөнө. Баруун гар цээжний өмнө алгаа гадагш, зүүн гар хүсний урд алгаа дээш хандуулсан. Хамаг амьтан зовлонгоосоо чөлөөлөгдөх болтугай гэж чин сэтгэлээсээ бодно. Бод сэтгэлийн моторлог үзүүлж хоёр алгаа өмнө хавсраад гэгэрлийн дэд бодийн сэтгэлийг төрүүлнэ. Амьтан болгонд би туслах юмсан гэсэн сэтгэлийг төрүүл. Бүх ил амьдралдаа би бусдын тусыг хүртэж явлаа. Одооноос эхлээд би бусдад тусыг бүтээе. Амьтныг зовлонгоос нь хавцуулж жаргалтай нөхцүүлэх тэр хүн нь би байгаасай гэсэн сэтлийг
төрүүлнэ. За одоо биеийн байрлалаа бяцлаглалынхаа асуудлыг эзлээд очир завлал эсвэл зүгээр сандал суугаад нуруу ихц мөрсөл бяцлаглалын 7 цагт байрлал эзлүүлсэн. Дээрүү цаана бурхны 7 цагт бяцлаглалын судал. Хэл дээжрүүдний ард нүдний гарц хамрын үзүүр дээр амаа хааж хамраар амьсгална. Эрч хүчтэй энергитэй болсноор мэдэрч тэгтээ сэтгэл амгалантай болсноор мэдэрнэ. Өөрийн биеийг ямар ч өнгөтэй хамаагүй гэрлэн бий болсноор дүрслэнэ. Улаан, цэнхэр, ногоон ямар ч өөрийн хүссэн өнгөөр дүрсэлж болно. Жишээлбэл улаан өнгөтэй гэрлэн бий болсноор дүрслэнэ. Тунгалаг солонго мэт гэрлэн биетэй байна. Энэ гэрлэн биеийн дотор духны хүртнээс эгц доошоо үргэлжилсэн нууц эрдний үзүүр хүртэл үргэлжилсэн 3 судал байна. Гол судал байна. Гол судлын 2 талаар баруун зүүн судал хүйсний доохон ирж нийлсэн байна. Гол судлын дагуу 6 хүртэн байна. Толгойн ороод зулайн хүрт 32 судалтай, олон өнгөтэй, доош харсан, хоолойн хүрт 16 салаатай, улаан өнгөтэй дээш харсан, зүрхэн хүрт 8 салаа, цагаан өнгөтэй доош харсан, хүн хүрт 64 судалтай, дээш харсан, улаан өнгөтэй. Нууцын хүрт 32 салаа судалтай, олон өнгөтэй, доош харсан, чиглэлтэй. Нууц эрдний хүрт 8 салаатай, цагаан өнгөтэй, дээшээ харсан, чиглэлтэй. Та биеийнхээ голоор 3 судал 6 хүртийг нэгэнгүй харж байна. Баруун судал улаан, зүүн судал цагаан, гол судал хар хөх өнгөтэй. Баруун зүүн судал хамрын 2 самсаанаас дээшээ толгойг тойроод зулаан хүртнээс доош уруудаж
Хүйсний доохон ирж нийлсэн байна. Өөрийнхөө сэтгэлийг зулайн хүртэнд байна гэж төрсөл. Зулайн хүртэнд таны сэтгэл тэнд төвлөрсөн байна. Зулайн хүртэндх таны сэтгэл бүөрөнхий цагаан дусал шиг хэлбэртэйгээр тэнд оршиж гинэ. Таны сэтгэлийн мөн чанарыг агуулсан энэ цагаан бөмбөг таны гол судлаар бүх хүртнүүдийг дамжин доошилж хоосон байшин дотор өрөө хэсэд явж байгаа мэт хүрт болгоныг нэгнгүү хэсэд доошилж байна. Хоосон байшинг нэгжиж байгаа мэт. Дээрээс доошо, доороос дээшээ, баруунаас зүүн тишээ, зүүнээс баруун тишээ нэгэнгүй шалгаж хүрт болгоноор хэсүүчлэн уруудаж байна. Тэр бүхнийг нэгэнгүй хараад танд тодорхой зураглал төрнө. Таны сэтгэлийн мөн чанарыг илэрхийлсэн тэр цагаан бөмбөг бүх судал хүртийг дамжин хэсүүчлэн явсаар заримдаа буцаад дээшээ зулайн хүртэнд хүрээд зулайн хүртээр сугарч гараад агаар дээрээс таны биеийг мөн доошоо хараад гарч байна. Таны сэтгэл таны зулайн ороогоор сугарч гараад таны бие лүү харахад улаан гэрлэн бие болсон харагдаж байна. Таны биеийн голоор 3 судал 6 хүрт байна. Таны сэтгэлийн мөн чанарыг илэрхийлсэн энэ цагаан бөмбөг зулайн хүртээр буцаж ороод гол судлаар уруудан доошилж байна. Таны нууц эрдний хүртэнд гол судлын голд хавирган наран дээр тунгалаг хөх тусал байна. Гол судлаар уруудаж байгаа таны сэтгэлийн мөн чанарыг агуулсан тэр цагаан бөмбөлөг нууц эрдний хүртэндх тэр хөх тусланд очиж ууслаа. Сэтгэлээ тэрцэгт бүрэн төвлөрүүлнэ. Сэтгэлэн тэнд бүрэн төвлөрүүлээд байх юм бол энерги гол судланд
уусаж эхэлнэ. Шарбаданаас жижигхэн тэр хөх тусланд энерги уусаж байгаагаар мэдэр. Хэдийгээр таны энерги үнэхээр уусаагүй байгаа ч гэсэн уусаж байна гэж мэдэрхийг хичээ. Нэгэн үзүүрт төвлөрлөөр төвлөр. Одохгүй та өөрөө тэр хөх тусалтай нэгэн мөн чанартай болж байгаагаа мэдэрнэ. Төвлөрлийн объект, төвлөрөл хоёр нэгэн мөн чанартай болж байна.
Бүдүүн хийнүүд тэнд дуусаад нарийн хийнүүд тэндээс ургаж байна. Маш энерги, маш их хүчтэй шин энерги төрөн гарч байгааг мэдэр. Таны бүдүүн хийнүүд тэр хүүхөх туслан дуусаад тэндээс нарийн энерги ургаж байгааг мэдэр. Энэхүү шинээр төрсөн нарийн энерги маш зөөлхөн, бас бүлээхэн, тааламжтай бүлээн элч ялгаруулж байна. Бүлээн элчээр төөнөж байна. Таны төвлөрлийн хүчээр таны бүх бүдүүн энерги гол судланд уусаж байна. Тэгээд оронд нь нарийн энерги шинээр төрөн гарч байна. Шинээр төрсөн зөөлөн тааламжит бүлээн энерги таны хурднуудыг төөнөн дээшилж байна. Гол судлаар дээш урсаж байна. Хүйн хурд, зүрхэн хурд, духны хурд, зулайн хурданд хүрч байна. Энэхүү зөөлөн бүлээн энерги таны бүх хурднуудээр орж байна. Энэхүү бүлээн энерги таны зулайн хурданд тулж очоод зулайн хурдны цагаан дуслуудыг хайлуулж байна. Зулайн хурдны цагаан дуслууд хайлаад хоолойн хурданд хүрнэ. Зулайн хурдны цагаан дуслууд хайлж хоолойн хурданд хүрэхэд таашаалыг мэдэрнэ. Танд таашаал мэдрэгдэнэ.
танд утаан шинж үзэж байгаа мэтээр дүрслэнэ. Хоолойн хүртнээс туслууд гайлж зүрхэн хүртэнд хүрэхэд зэрэглээ үзэж байна гэж дүрсэл. Зүрхэн хүртнээс хүн хүртэнд хүрэхэд гэрэл цох үзэж байна. Гэрэл цохны шинж үзэгдлээ. Хүн хүртнээс нууцын хүртэнд очиход зулын гэрэл үзэж байна. Бүлээн тааламжит энерги буцаад дээшээ хөдөлж хүн хүртэнд хүрэхэд цагаан гэрлийн өгтөргүй. Хоосон өгтөргүй цагаан гэрэл. Энэ тааламжит бүлээн агаар дээшээ хөдөлж зүрхэн хүртэнд хүрэхэд улаан гэрлийн өгтөргүй. Энэ хүү тааламжит таашаалтай бүлээн агаар хоолойн хүртэнд хүрэхэд хоосон өгтөргүйд хар гэрлийг үзэж байна. Хоолойн хүртнээс дээшээ хөдөл зулаан хүртэнд хүрэхэд гэгэн гэрэл үзнэ. Хоосон өгтөргүйд гэгэн гэрэл. Цагаанч гэрэл байхгүй, улаанч гэрэл байхгүй, харч гэрэл байхгүй, ямарч өнгө байхгүй, гэгэн гэрэл. Юучгүй хоосон гэгэн гэрлийг үзэж байна. Энэ бол гэгэн гэрлийн эх. Гэгэн гэрлийн эх бол хоосон өгтөргүй, ямарч өнгө байхгүй, гэгэн тунгалаг. Өнгөгүй гэгэн тунгалаг, хоосон өгтөргүй, юучгүй хоосон. Энэ гэгэн гэрлийн эхийг мэдэрч байгаа мэтээр төсөөл. Энэ бол таны дотоод маш нарийн ухамсар. Дотоод маш нарийн сэтгэл. Энэ сэтгэл дээр хоосон чанарыг бясалгах хэрэгтэй. Хоосон чанар гэж юу хэлж байгаа вэ гэхээр өөрөөсөө бүтсэн зүйл нэгч байхгүй, бүх юм хоосон мөн чанартай маа. Юмс үзэгдэл болгоны гүнзгий мөн чанарыг бодоод үзэх юм бол
хоосон юм аа. Өөрөөсөө бүтсэн зүйл нэг ч үгүй юм аа. Үзэгдлийн мөн чанарыг гүнзгий задлаад үзэх юм бол өөрөөсөө бүтсэн зүйл нэг ч үгүй хоосон юм аа. Тэдний өгийн мөн чанар нь хоосон юм аа. Энэ бол тэмдгийн төдий гэгэн гэрлийн тэмдэг үзэж байгаа мэтээр төсөөл. Хоосон чанарын талаар тов тодорхой зураглал танд үүснэ. Одоо энэ дотоод маш нарийн сэтгэл дээр хоосон чанарыг бодлын хүрээнд онно. Энэ үед гэгэн гэрлийн сэтгэлд уснаас загас үсрэн гарах мэт элбийн бий ургаж байна. Элбийн бий гэж гэрлэн бий ургаж байна. Одоо энэ ариун бус элбийн бий таны биеинд ороод зүрхэн хүртэнд чинь уусгад
Гэгэн гэрлийг та мэдэрч байна. Дараа нь хар гэрэл, улаан гэрэл, цагаан гэрэл, зулын гэрэл, гэрэл цох, зэрэглээ, утаа. Энэ бүх сайныг уруугаар нь мэдэрч байна. Одоо таны амьсгал буцаж ирлээ. Одоо таны 5 метр хүмүүн буцаж ирлээ. Та эглийн байдалтай эргээд орж байна. Нүдээ нэгээд эргэн тойрноо хар. Эргэн тойрноо хараад энэ бүхэн чинь өөрөөсөө хизээч бүтээгүй юм шүү гэж бод. Өөрөөсөө бүтсэн зүйл нэг ихэнч байдаггүй маа. Хоосон юм аа. Өөрөөсөө бүтсэн зүйл нэг ихэнч байхгүй. Хоосон мөн чанартай энэ дээр юу тэмдүүлдэх вэ гэвэл хот мандал, ядан бурхад. Харилцан хамаарч бүтсэн оршихуйл энд үлднэ. Энэхүү шүтэн барилдаж бүтсэн зүйлийг бид ариун хэмээн үзээд ядан бурхад хот мандал гэд нэрлэлчж байгаамаа. Ариун бус ертөнц уусахад ариун ертөнц урган гарах юм аа. Ариун бус ертөнц уусаж алга болоход юу тэмдүүлдэх вэ гэвэл ариун мөн чанарал үлдэх юм аа. Ариун бус гэж юу хэлж байгаа вэ гэвэл өөрөөсөө бүтэн оршсон зүйл байна гэж үзхийг бид ариун бус төөрөгдөлт үзэл гэж хэлээд байгаамаа. Өөрөөсөө бүтсэн зүйл байна гэж бодож байгаа тэр үзлийг бид ариун бус ертөнц гэд байгаамаа. Энэ бүх хоосон чанарыг онохын зэрэгцээ
хоосон чанарыг онох тэр үед ариун бус ертөнц арилан алга болно. Тэнд юу үлдэх вэ гэхээр ариун ертөнцөл үлднэ. За иймэрхүү байдлаар бясалгахад болно. Та бүхэнд баярлалаа. Бясалгалаа төгсгөхөд гол судлалын доод үзүүрт дүрсэлсэн наран дэвсгэр дээрх хөх туслыг зүрхэн хурдандээ уусаж байна гэж дүрслээд ингэж уусгасныхаа дараа бясалгалаа төгсгөх хэрэгтэй. За ингээд уусгаж бясалгалаа төгсгөөд дараа нь эглийнхээ амьдралд эргээд орж болно. Яг одоогийн байдлаар бидэнд үнэндээ юу ч өөрчлөгдөөгүй бодитоорч болон сэтгэл санааны хувьд бидэнд тийм их өөрчлөлт ороогүй байгаа. Энэ бүхэн чинь хаана болоод өнгөрвөө гэвэл бидний төсөөлөлт болоод өнгөрч байгаа юм аа. Тэгэхээр эхлээд бид эднийг төсөөлөх хэрэгтэй гэж. Төсөөлөх хэрэгтэй. Дараа нь үнэхээр энэ таны сэтгэл дотор явагдана. Яг одоогоор бол бидэнд юу ч явагдаж эхлэегүй байгаа. Харин сүүлд бидний сэтгэлд үнэхээр явагдах болно. Сэтгэлд мэдрэгдэх төдий биш. Сэтгэлд энэ бүхэн яг болно бодтоор. Яг үнэхээр болно гэж бодох ёстой. Харин яг одоогийн байдлаар бол бид зүгээр төсөөлж байгаамаа. За ингээд саяны бидний хийсэн бясалгал бол нууц эрдний хурданд явагдсан. Та энэ бясалгалыг яг энэ байдлаар зүрхэн хурдандээ мөн хийж болно. Сүүлдээ бол хамгийн сүүлд зүрхэн хурдээ онгойлоход бид энэ бясалгалыг зүрхэн хурдандээ хийдэг. Яг адилхан бясалгалыг та өөр хурдандээ л хийнэ гэсэн үг. Өнөөдрийн бидний хийсэн дадлага бол биеийн аглаг. Та энэ дадлагыг яг адилхан зарчмаар зүрхэн хурдандээ үлдэхэд энэ бол хэлний аглаг болно. Тэгээд эцэст нь зүрхэн хурдны голдох дөрвөн тусланд аваачиж уусгахад тэр нь сэтгэлийн аглаг юм аа. За ингээд ахиулаад байх тусам энэ таны мэдрэх мэдрэмж чинь улам хүчрэхэг, улам бодиттой, улам үнэмшилтэй болж ирнэ. Тэгээ зогсохгүй улам гүнзгий, улам төгс төгөлдөр болж ирнэ. За та бясалгалынхаа объектыг одоо нөгөө хөх тусал тэрийг жижигхэн дүрслэх тусмаа улам хий илүү уусдаг. Тэр таны дүрслэлийн объект жижиг байх тусмаа хий улам хурдтайгаар уусаж ирэх нь шүү. За ингээд тэр хөх туслан дээр нэг их сайн төвлөрч чадахгүй байвал тэр туслыг маш хүнд байна. Энэ тусал маш хүнд цол хүнд тусал байна гэж бодох юм бол тань төвлөрөхөд илүү амар болдог. За ингээд мөн энэ бясалгалын үеэр та унтаараад ирэх юм бол, живээд ирэх юм бол энэ хөх туслаас солонгын өнгөт гэрэл цацарч байна. Энэ гэрэл таны биеийг нэлэн хүйтэн гэрэлтүүлж байна гэж дүрслэх юм бол унтаарах байдалд сайнаар нөлөөлдөг. Ерөндөг болтгоо гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энэ амарлан оршихуй шинаа гэдэг бясалгалыг хийж үзсэн хүн байх юм бол тэнд бясалгалын хоёр дайсан живэх догшрох гэж байгаа. Живэх догшрох хоёроос чөлөөтэй. Энэ хоёрт авталгүйгээр төвлөрлийнхөө объект дээр яг нэгэн үзүүрт төвлөрөөд 3-4 цаг болж чадах юм бол таны бүх хий гол судлаар гүйж эхэлнэ. Ингээд удалгүй төмөөгийн гал өөрөө асна. Энд одоо бид гал дүрсэлж мөрслөх шаардлагагүйгээр энэ аяар асах нь шүү дээ. Тэгтээ бас дүрсэлсэн ч болно.
Төмөөгийн гал дүрсэлсэн ч болно. Дүрсэлсэнд буруу юм гэж юусоо байхгүй. Энэ бол таны дадлагыг хурдсгана л гэсэн үг. За энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг гадаалъя. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр эргэн золготлоо баяртай.